За камераа ингээд давж гарсан шүү. За тэгээ өнөөдөр миний хийх байгаа юм бол Pinado гэдэг нэг табоогоос арай өөр ялгаатай. Тэгтээ ерөнхийдөө адилхан л нэг тийм төрлийн хятадаас юм захиалдаг апп байгаа. За тэгээ тэндээс би энэ ондоо ерөнхийдөө юу захиалж авсан бэ гэдгээ та бүхэндээ танилцуулах болно. За тэгээд өнөөдөр үзчихээрэй. За гэрэлтний чон тодорхой хэмжээнд асуудалтай байна. За тэгээ ямар ч одоо өмссөн малууг харуулъя. Би өмнө л яг өдөр болгон гэртээ бол ийм хувц ингэж өмсдөг л дээ. Зөв өнөөдөр ингээ өмсмөр санагдаад тэгтээ бас ерөнхийдөө тодорхой хэмжээнд шинэ жилгээд нэлээд баярлаа хурж байгаа нэг тийм юм бол байна. За тэгээд ямарс ихний одоо ингээд танилцуулах хугацаа шууд одоо өмссөн байгаасаа танилцуулчих. За энэ high heels байна. Мэдээч урдаас яг юм амар олон сонголттой яг нэг төрлийн бараа амар олон байдаг. Тэнгүүт л ингээд ерөнхийдөө л хөвчлэн хямдхан. Тэгээд энэ бол жоохон мөсгийнхээ суурин жоохон юм уу? Жоохон биш нэлээд ганхдаг. Энэ жоохон гэдэг чинь миний юм хэлдэг өгөх байх. Бэл юм байна. Өрөөсний хайцаа хамгийн амрын тэгтээ ингээд өрөөсний хадгалж байгаа. Жоохон бахтаа нэг амар ноолон бэллинүүдийг ерөнхийдөө бол ингээл амар өмсөл хайдгүй л яваад идэв гэсэн чинь том басаа ингээ бэли өмсч чадахгүй. Нэг бол ингээ өмсгөө мартаа авчин. Тэгээ өмсгөр ингээ хайцсан байгаа байхгүй. За тэгээд мөнгөнээс амирч магадгүй. За дараагийнх нь малгай байна. Дөхөн ингээл тайван таарал. Энэ одоо ямар сайн нөгөө дандаа мөснөөстэй юм хөдөлтөж авд юм аашаа ингэж бас бодож магадгүй. Тэгээд ер нь л яг өмнөх одоо баг 2 жилийн өмнөх бичлэгэн дээр би ингээд за би ингээд миний стилийг тодорхойлдог хүн байхгүй. Яг би нэг иймэрхүү юм өмсөй хүсдэг гэдэг юм тодорхой хэмжээнд хэлжсэн. Тэгээд одоо бол ерөнхийдөө яг өөрөө юу өмсгөөд байгаа гэдгийг олцсон. Яг юу өмсөх дуртай, юу надад ингээд өмсгөөд тэрнээс амар ингээд кафте авч чадчихин гэдгийг ер нь бол мэддэг болсон. Тэгээд ерөнхийдөө ямар ч стилээсэн гэсэн надад амар зохицдог гэж боддог байхгүй би ямар ч стилийг. За тэгээд миний дараагийн танилцуулах хугацаа л юм ээ. Энэ үглийн ганц. Иймэрхүү тамд амар гоё дулаахан юм бэлээ. Би бол нэг өвөл нэг их носон там сонцолны хүмүүсүүд байдгүй. Баруун свитер мөхүүд юм өмсдөг. Тэгээд ямар ч хэлэг сайгүй гоё дулаахан. Тэгээд ер нь бол эдинчлээс хавуулаад тэгээд ийм shoulder off нэг ийм хувцанд өгсөн тэрийн долоодсан. Тэгээд энэ болохоор бас тийм. За одоо тэгээд өмсөд үздэцгээе. За юм байна. Миний чарагддаг. Дулаахан. За энэ дараагийнх нь болохоор юм багийнхан цаа юу бүг байна. Тэгээд энийг нь бол 100 авнаа гэж бодон байж байгаад намар аваа тэгээд одоо хүртэл өмсөж чадаагүй. Тэгээд шошготоо байж байгаа. За тэгээд одоо өмсөж харуулъя. За ингэж харагддаг.
дараагийнх нь топ байна. That I love to make boys cry. гэдэг амин бичтэй. Тэний нь бол цэжисийг амар гоё харагдуулж өгд юм шиг надад юу санагддаг. Би ч нэг юм бахан юм жижиг хөвгтэй амар тийм урдаас харагдсан тийм амар жижиг харагддаг юм уу? Хөө би амар хөвтэйхэн. Тэгээ материал бол тийм амар сайтай бол биш. Тийм надад амар таалагддаг. За юм топ байна. За дараагийн нээлзүүлэх хувцас гэвэл одоо байгаа нь улаан ирэхгүй байна. За энийг бол одоо өмсөж үзүүлэхгүй. Энийг зүгээр өмссөн зураг зүгээр оруулж харуулъя. Энд бас энэ бол 24 он гараад тэрэнд болсон. Тэгээд яг юм улаан хүрнэ нь бол амар өдөр тутамдаа өмсөх боломжтой байсан. За тэгээд одоо бол би хүрнээ нэлээ олоод өмсөе. Тэгээд одоо надад байхгүй. Улаан нь үлдсэн. Энийг ганц удаа өмсөжсэн. Энэ болохоор Lemon Sound-ийн Red Fairy гэдэг тэн дээр ингээд ямар нэг улаан юм оруулвал айгу зүгээр юм шиг санагдаад тэгээд энэ тэрхүү өмсөжсэн байгаа. Яг хөө цаашдаа бол өдөр тутамдаа бол өдрөө олон өмсөж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө бол өмсөх байх гэж бодож байна. Дараагийнх нь одоо тайлбарлах зинэ. За энэ бол йоги юм гэж бодоод авсан йогийн юмуд. Тийм амар сунгал цайтай бол юмуд биш. Ийм бие дагуу нэг тийм сайн биш. Тэгээд ийм за одоо үгүй зүйлийг. За одоо л би йог мөн хийхгүй байгаа. Йогдал удаа яваагүй. Ягаар йог гэсэн. Тийм маш сонирхолтой байсан. Гэтэ миний яг амьдралын нөхцөл тэр үедээ бол болоогүй. Би ямар ч өглөө эрт бас хайх боломж багтаа байсан. Одоо шууд дараагийнхын шууд өмднүүдээр нэгтэл явчих. За эхнийх нь болохоор ийм өмдөө. Джинс өмд. Тэгээд ийм сарал өнгөтэй. Тэгээд ийм болохоор ер нь л нэлээд урт ирсэн байхгүй. Тэгээд ингээ өсгий дугталтай ингээ өмсөнгөтлөг гээд газарч хэрэгдээд ингээ шороолоод байгаа мөртлөөс нэг угаасан чинь шууд агшаад амар багнхан болсон. Тэгээд нэлийн ийм зөөлхөн материалтай. Би бол ихтэй яг джинс өмд яг ийм хит зөөлхөн байх бол нэвтртэй биш. Бас хитгэе хатуу байвал ийм мариг нэмэрэ тийм байлаас жоохон тохгүй. Тэгээд ийм дундын байдаг. Энэ болохоор ингээ хитрхийн ингээ бараг даав өмсөж шахуу тийм байхгүй. За энэ нэг хэр өмнөс бодлоо. Тийм байна. Тэгээд нэг борон болцсон маань би кофе тасалсан байгаа тэгээ угааж амжаагүй. За нэг бүтнээрээ нэг ингэж харагддаг. За дараагийн өмд нь болохоор хар өмд байна. Энэ бол би нэг нэвтэйхэн тэг жоохон хог татах магадaltaй бас жоохон төлөвтэй нэг тийм амар биш. Тэгээд нэлийн сул бас нэлээ урт. За нэг өмд султай биш. За тэгээд одоо ингэ үсч үзье. За энэ Ингээ доошлож чухрахад тийм юм хэд төлөөлж өмсгөө бол нэлийн юм сул. За бидний нэг иймэрхүү байна. Тэгээ энэ юм цэцэгтэй. Им карматай. Тийм дэнэ. Үнцгэн амир дээрээс нэг тэ нэг жижигхэн юм бичээд ам шиг санагдаад байна. Энэ нийттэй. За дараагийн нь болохоор дараагийн нь болохоор юм өмдөн. Тэгээд энэ тэлэг бас нэрээ авч ирсэн. Тэгээд өнгөн бол энэ үедээ амар зөгтдөг ингээ хамт хэлгээр. Тэлэг өмсөд үнэхээр шавтарч унаа амар урт дээрээс нь. Гэтэ өглөө өдрөлийн өмсөө явж байгаа амар хэцүү заяа. Ингээл Монголын ингээл годамжууд чинь хүмүүс ингээл ашиг цэрэг ингээл амар хайддаг. Би бол ингээл тийм юмд нь очиод хөвчүүдэй гэж бол амар айдаг. Гэтэ яг хөрсөн тохиол байхгүй амар их шороо ингээд годамжаар арчиж л явдаг. Босод октод яг яаж юм урт өмдийг өмсгдээ яаж мэдэрдэг юм би бол яг тийжэл мэдэрдэг. Хамаг шороог ингээ арчиж явж байгаа юм шиг доотлоороо. Тэгээд ерөнхийдөө бол богино судалтай. Эндэн бүгдийг харуулъя. Тэгвэл яаж яг бүтнийг гоё хагарах очвол бас ойлгохгүй л яг ингээ харахаар аим нам харагдаад байгаа гэдэг тий. Амар урт үнд. Дээрс нь би чи ер нь хурд төлтэй төрлийн. Тийм хүн багт чи ингэж харагдаад яг шонцгой харагдаад байгаа ч. За тэгээд ийм малгай байна.
Би тэг бүр ингээ амар хайгаад ийм жижигхэн сарвчтай ийм босоо юм ийм хавтгай сарвчтай юм уу? Жижиг ийм хавтгай сарвчтай болгоо ингээ хайгаад олохгүй заяа. Тэгээд яах вэ гэдэг ийм асан чи ингээд яг ийм нөгөө ийм хатуу сарвчтай биш юм. Тэнгүүтээ миний өсс ингээд нэг дээр тийм гоё байгаагүй нэг ийм арцгаар заяад ирсэн юм байна. Тэнгүүтээ ингээд ийм малгай өмсгөр амар айлаа харагдаад байдаг. Тэгээд энэ малгайг аваад нэг ч удаа өмсөөгүй за. Тэгээ өнгө нь бол миний дуртай өнгө. Ингэж өмсөх юм. Одоо сүсээрээ ургацсан бас арай гайг болчихжээ. Тэр нь л бас инээтэй юун дээр яаж ингэж өмсөх юм бэ? Ёо. Надад үнэнгээ ярьда. Чи надад үнэнгээ ярьда. Зөв надад сэтгэл зүрхээ. Чин тийгээд ирэхээр хайр юм уу? Гэж үү? За энэ дараагийн малгай I love hot. Энд дээр жаа яг ахтаа зүгээр хэвэн зөө яг ингэ аваад өмсөд ингээд яваад хүмүүс яг үнэхээр бичгийг анзаарах юм бол амар юм жаахан кринж мэдрэмж аван заяа. Оо, крингэ. Гэтэ яг надад бол нэг иймэрхүү малгай нэг зөгтөг төрлийн бол бас биш ээ. Гэтэ одоо л гэл хөөрхөн харагдчихлаа юм л та. Дараагийнх нь болохоор юм бэ? Тэг камер дээр юм дэж харагдсан юм. Энд дээр бол яг гайгүй. Камер дээр ингээ юм гоё хатчих. Би бодчих. За тэгээд дараагийнх нь болохоор body print dress. Энд ихтэй надад томдсон. Би ярьцмаар надад яаж захиална санахгүй байгаа мөртлөөс ингээд яг авсан чинь ирээ томдоод тэгээд томсгоо тийм л аа. За томсч үзүүлээ. Тэгээд ийм тайлан яг ингээд миний тайлан тав биш нэлээ юм томдсон юм шиг. Тэгээд нэлээ ингээд хасуулаад иймэрхүү болгох чиж ингээд яг надад ингэж таарах байхгүй. Тэгээд энэ хэсгээс жоохон нэг юм том. Тэгээд би чинь их том хөлтөөр болох жоохон хэсэг нь цээжин ч гэсэн томдож байгаа юм шиг хаа. Тэгээд нэг ч удаа өмсөв. Юу ингээ бодоо ингээд тасан. Тэгээд ингээд өмсүүлж жоохон сул харж чадчих тавьгаасаа. Дайрын ингээд тосны хамгийн сүүлчийн хамгийн шинэ жилд зориулж авсан гэж харуулчих. болохоор урт бариун. Тийм хандаад материал нь гоё ерөөсөө би тийм тухгүй биш яг юм би дагав зөөлхөн хатан хатан биш тийм сайтай юм хар дресс байна. За тэгээд надад амирт хөл ингээд өрсөн юм. Давхар ирөө харагдаад байна. За ингээ харанхуйтай зэрэгцүүдээр хэдэл энэ хөвчлөг манд дуусч байна. За ингээ дахиад үзүүлэх юмудад байлаа гэхдээ ингээ хитрхи удаамжлаг болоод унших гэдэг юм шиг санагдаад байна. Тэгээ дараад нь ерөнхийдөө бол Pinterest захиалсан жижиг шажиг өөр авсан зүйлээ танилцуулах одоо part 2 бичлэгээ ч дээрэс нь гоё unboxing бичлэг бас хий гэж бодлоо. Тэгээд та бүхэн дараагийн бичлэгтэй минь хамтаагаарай. За тэгээд 25 ондоо тэгээд илүү шинэ бичлэгүүдээр илүү идэвхтэй уулзна гэж ямарчсан өөртөө би бол амласан байна. Тэгээд та нар маань ингээд баталж өгч байгаа шүү. За баярлалаа.